Сайн байцгаана уу? Та нартайгаа шинэхэн бичлэгээр уулзж байгаадаа маш баяртай байна. За энэ удаагийн бичлэгээрээ Монголын уламжлалт хүслээ биелүүлэх ёсон болох 9 цагаан хүслийн тухай дэлгэрэнгүй хуваалцахаар шийдлээ. За тэгээд өмнө нь та нар минь мэдээж сонсч байсан байж магадгүй бидний үлгэр, туйл, ерөөл, магтаал, домогт 9 цагаан хүсэл нь сэтгэлстэн бүтэх болтугай гэдэг үг маш их явдаг тийм ээ. Эсвэл эмээ, ээж маань ингээд цайс үнийхээ дээжийг өргөхдөө ч гэсэн 9 цагаан хүсэлд биелэх болтугай гэдэг. За мөн бидний одоо цацлын тий сүү өргөдөг цацал маань 9 үдтэй байдаг гэх мэтлэн 9 цагаан хүслийн талаар биднэрт өвлөгдөж ирсэн зүйл маш олон байдаг. Гэтэл бид нэр яг 9 цагаан хүслэн дотроо яг ямар хүсэл орд юм болоо гэдгийг төдийлөн ихэнх нь мэддэггүй юм байна. Тэгээ үүнийг ингээд ерөөлж магтаалч дөрөвдийн өв соёлт хээгч оюнхуу ихчтэй ярилцж байгаад энэ талаар би дэлгэрэнгүй мэдэж аваа. Тэгээ та нартаа энэ тухай хуваалцвал маш гоё юм байна гэж бодсон. Яагаад гэхээр бид нар орчин үедээ ч гэсэн өөрсдийн энэ өв уламжлалаасаа биднэрт айл хэзээ ингээд хүсдэг биелүүлэх аргыг уламжлуулад өгсөн байхад бид нэр төдийлөн бас нөгөө ашигладгүй юм байна. Тэгэхээр Монгол хүн бас өөрийнхөө өв соёлд байгаа энэ соёлыг ашиглах юм бол биднэрт яаж хүсдэг биелүүлэхийг маш тодорхой заагаад өгчихжээ. За тэгвэл 9 цагаан хүсэлд юу ордог вэ гэж би та нартаа нэг нэгээр нь ингээд тайлбарлаад орчин үед бас ер нь энэ хүсэлд нь юу орж болохыг өөрийнхөө жишээн дээр хуваалцаад явъя гэж бодлоо. За хамгийн нэгдүгээрт нь болохоор эрүүл энхийн хүсэл. За яагаад эрүүл энхийн хүсэл хамгийн түрүүнд орж ийн вэ гэхээр эрүүл байсан нөхцөлд одоо эрүүл бие хаатаа тий байгаа нөхцөлд бид нар бусад бүх хүслийг биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр одоо орчин үед ч гэсэн бид нар тий яг шинэ жилийн зорилгоо тодорхойлоход хамгийн түрүүнд эрүүл байх гэдэг хүсэл байнга явж идэг. Одоо эрүүл байх гэдэгт нь бид нэр дасгал хөдөлгөөн хийх, эрүүл хооллох, тий гоё гуйлаа галбирлаг болох, сайхан харагдах ч гэдэм үү. Тэгэхээр биеэ эрүүл болох, эрүүл талын мэдлэгийг авах гэх мэтлэн маш олон хүслүүд байдаг. Тэгэхээр эдгээр хүслүүд маань бүгдээрээ эрүүл энхийн хүсэлд орох нэ. Тэгэхээр айл хэзээний уламжлалаасаа монголчууд маань эрүүл байна гэдгийг хамгийн чухал хүслээ гэж тоосдог байсан байх нэ. За хоёр дахь хүсэл нь болохоор эдийн хүсэл гэж байгаа. За тэгэхээр бидний одоо нөгөө эд баялаг, мөнгө төгрөг, гэр орон, байшин, сав тий шинэ машин гэдэг бид нар чинь шинэ оны зарилгаа тодорхойлохдоо одоо хувцс унарч гэдэг юм уу тий эсвэл аялал гэдэг ч юм уу ийм байдлаар ер нь эдийн хүсэлтэй холбоотой зүйлийг байнга бишдэг. Тэгэхээр одоо бид нар идэж уух, өмсөх, зүүх тий эдэлж хэрэглэх нь бүрэн байх болтугай, дүүрэн байх болтугай гэдэг хүслийг эдийн хүсэлд багтаадаг гэжээ. Тэгэхээр хоёр дахь хүсэл нь эдбэг хангалуун байх эдийн хүсэл. За гурав дахь хүсэл нь болохоор танин мэдэх хүсэл. За танин мэдэх хүсэлд юу орж байгаа вэ гэхээр одоо эрдэм мэдлэг бид нар өөрсдөө зорилгоо тодорхойлохдоо шинэ мэдлэг сурна ч гэдэг юм уу. Одоо мэрэгжил дээшлүүлэн магистр, доктор сурна. За эсвэл одоо өөрийнхөө санхүүгийн мэдлэгийг сайжруулсан тийм ном худалдаж авна, тийм курс шинэ хэл сурна тий гэх мэтлэн бид нар байнгын танин мэдэх хүсэл биднэрт оргилж идэг ялангуяа шинэ ном хэлгээд тэгэхээр уламжлалаараа монголчууд маань танин мэдэх хүсэл бол бас маш чухал хүсэл юм аа. 9 цагаан хүсэл юм байна. Нэгд заавал ордог хүсэл байжээ. Тэгэхээр энэ гурван хүслийг нийлүүлээд энэ гурван хүсэл маань анзаарах юм бол зөвхөн өөрийн хүчээр өөрийн биеэр биелүүлж болох хүслүүд байгаа юм. Одоо та эрүүл байна гэдэг бол таны өөрийн өдөр тутмын зуршлаас хамаарна шүү дээ тий. Тэрнтэй адилхан энэ гурван хүслийг та өөрөө хичээх юм бол гурвангийн биелүүлж дүүргэж чаднаа. Тэгэхээр ингэж өөрийн хүч чадлаар энэ гурван хүслийг биелүүлж чадсан хүнийг бие зассан хүмүүн гэж үздэг байхan. Тэгэхээр одоо нэгэснээ бид нөгөө зүрс зүгээдэг шүү дээ. Бие засаад гэрээ засаад төрөө зас. Тэгэхээр бие засах ухаан нь болохоор эрүүл энхийн хүсэл, эдийн хүсэл. За тэгээд танин мэдэх хүсэл байх нэ. За дараагийн дөрөв дэх хүсэл нь болохоор харилцан хамтрахын хүсэл. Энэ бол бидний одоо найз нөхөд те бизнесийн хамтрагч одоо хамтдаа гоё сайхан зүйлсийг бүтээж байгаа. Эсвэл нэгэндээ одоо хань болж байгаа, нэгэндээ дэм болж ингэж байнга урагшлахад тусалдаг. Таны эргэн тойронд байгаа одоо бүхий л хүмүүсийг энэ харилцан хамтрахын хүсэл оруулж байгаа юм. Тэгэхээр хүн гэдэг амьтан чинь нийгмийн амьтан учраас угаасаа бас л ингээд нэгнийхээ дэмээр явдаг учраас харилцан хамтрахын хүсэлд таны одоо найз нөхөдтэйгөө тий сайхан одоо төлөвлөсөн зүйлсээ хамтдаа хийх ч юм уу, хамтдаа зугаалгах ч юм уу, найз нөхөдтэйгөө хийх зүйлсийгээ бид нар харилцан хамтрах хүсэлд оруулах нэ. За тавтах нь болохоор ханийн хүсэл гэж байгаа. За бид нар бас тодорхойлдог тий яг өөрийнхөө хүсэл сонирхолтой нийцсэн одоо миний ингээд хүсэл мөрөөдлийг дэмжигч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр тийм байдлаар ингээд хань ижилтэй болох одоо
хорвоод ирээд хосоор амьдрах тавилан гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм одоо яг өөрийн тэр нэг чин зүрхний одоо хань хамтрагч хайртай хүнээ олох, хайр одоо сэтгэлээ олох ч гэдэг юм уу. Тийм хүслүүдийг бас бид нар зөндөөвчдөг шүү дээ. Тэгэхээр энэ хүсэл маань ханы хүсэлд орох нэ. За тэгээд 6 дахь нь болохоор үрийн хүсэл, одоо гэр бүлээ өнөр өтгөн болгох гэж байгаа. За тэдэн хөөхтэй болно ч гэдэг юм уу. Тийм хүслүүд маань үрийн хүсэлд орох нэ. Тэгэхээр одоо харилцан хамтрахын хүсэл, ханийн хүсэл, үрийн хүсэл гэдэг 3 хүслийг дүүргэж биелүүлж чадсан хүнийг гэрээ зассан хүн гэж байгаа. Яагаад вэ гэхээр энэ 3 хүсэл нь зөвхөн та ганцаараа хичээгээд биш, одоо бусад хүмүүстэй ингэж харилцан хамтарж иж биелдэг хүсэл. Одоо нэг ясандаа одоо таны ингээд хүрээллээс харьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 3 хүслийг биелүүлэхэд заавал бусад хүний ямар нэгэн оролцоо хэрэгтэй болж байна тийм үү? Тэгэхээр найз нөхөд, хань ижил, үр хүүхэд гэх. Тэгэхээр үүнийг гэрээ засах ухаан гэж үздэг юм байна. За тэгээд дараагийн хүсэл нь болохоор эзэн эрхийн хүсэл гэж байгаа. За эзэн эрхийн хүсэлд юу орж байгаа вэ гэхээр бидний одоо амбиц, карьер, ажил мэргэжил, за одоо бие болон одоо гэрээс гадагшлаад одоо компани гэдэг юм уу, таны ажлын орчинд одоо ажил дээрээ карьераа нэмэгдүүлнэ, илүү өөрийгөө хөгжүүлнэ, суралцсан, ментор аавна, ийм хүнээс суралцсан гэх мэтлэн өөрийн хүндэлж бахархдаг хүнээсээ суралцдаг ч юм уу, өөрийгөө тэр талбар дээр хөгжүүлэх, бусдад өөрийгөө манлайлж харуулах ч гэдэг юм уу, нэг ёсондоо одоо өөрийн энэ хүч чадлыг бусдын сайн сайхны төлөө ашиглаж одоо илүү олон хүнд хүрж байгаа хүрх тэр таны хүслийг эзэн эрхийн хүсэл гэж байгаа юм байна. За дараагийн хүсэл нь болохоор инх хамгаалангийн хүсэл гэж байгаа. За тэгэхээр энэ инх хамгаалангийн хүсэл гэдэг нь илүү улс орны хэмжээнд тийм ээ, одоо таны амьдарч байгаа хот, суурин, одоо аймаг бүгдээрээ ингээд асуудлаа хамтдаа шийдээд одоо тайван орчинтой, эрүүл орчинтой, эрүүл агаартай гэдэг юм уу, одоо маш олон хүн нийлээд тухайн тэрний бүс нутагт амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ улсаараа тэр асуудлыг хамтдаа сайхан шийдээд явж байгаа тэр хүслийг болохоор инх хамгаалангийн хүсэл гэж байгаа. Нэг ёсондоо одоо та гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгээ, хамт олонтойгоо бүгдээрээ инх хамгаалан сэтгэл хангалуун амьдрах одоо тэр орчныг бүрдүүлж чадж байгаа хүслийг инх хамгаалангийн хүсэл гэх нэ. Тэгэхээр энэ бол бас одоо бидний ганц хүнээс хамаарахгүй маш олон хүмүүсийн хичээл зүтгэл одоо тухайн улс орны зөв бодлого ч гэдэг юм уу эдгээр зүйлс маань бүрэлдэн тогтчож энэ инх хамгаалангийн хүсэл биелэн. Тэгэхээр энэ маань илүү одоо төрийн чанартай, улсын чанартай хүсэл болоод явж байгаа. За тэгээ эсдэх хүсэл нь болохоор мөнх оршихуун хүсэл гэж байгаа. За энэ бол бүр одоо илүү дэлхийн хэмжээнд тийм ээ, дэлхийн хэмжээнд Монгол гэдэг улс одоо үүр дүргэжлэх болтугай гэсэн тийм хүсэл байгаа. Одоо жишээ нь биднээс сурж байгаа хүүхэд Монгол одоо хөх толгойтой төрдөг гэдэгтэй адилхан бидний үе удам, өв соёл, улс их орон ингээ бүгд ингээд мөнх орших болтугай, мөнх хөөх тэнгэрийнхаа дор мөнх оршиж мөнхөд үргэлжлэх болтугай гэдгийг илэрхийлж байгаа хүслийг нь мөнх оршихуун хүсэл гэж байгаа. Тэгэхээр энэ сүүлийн 3 хүсэл маань гуруулаа одоо маш олон хүний хичээл зүтгэлээс хамаарах учраас энэ 3-ыг одоо дүүргэж биелүүлж чадсан бүлэг хүмүүсийг төрөө зассан хүн гэж байгаа. Тэгэхээр гэрээ засаад төрөө зас гэж байгаа шүү дээ. Тэгэхээр гэрээ зассан хүмүүс илүү одоо энэ төрөө засах үйлд оролцож ингэж бүгдээрээ хамтдаа хичээжээж энэ 3 хүслийг биелүүлдэг гэсэн ийм маш гоё утга ийм санааг илэрхийлж байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр энэ 9 хүсэл бүгдээрээ бүх хүн дээр ингээ биелж явах болтугай гэдгийг илэрхийлээд 9 цагаан хүсэл нь дүүрч биелэх болтугай, сэтгэлжлэн бүтэх болтугай гэж бид нэр өрөөдөх юм байна. Тэгэхээр энэ уламжлалаа бид нар бас өөрсдөө өдөр тутамдаа хэрэгжүүлэх юм бол аль хэзээ бидний юу хүсхийг хүртэл ингээд томьёолоод бүр ингээ зүүрц зүүгэнд багтаагаад өгсөн юм шиг санагдсан. Тэгэхээр энэ талаар та нар маань бүр дэлгэрүүлж сонсохыг хүсвэл зөвүү тавуу гэд подкастн дээр бас сайн гарсан гэсэн. Тэгээд мөн одоо энэ 9 цагаан хүстэй тэгвэл яаж биелүүлэх вэ гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энд нь бас гоё ухаан байна. За хамгийн нэгдүгээрт болохоор энэ бид нар одоо нэг сүүн цацлаа өргөх тийм үү. Сүүн цацлаа цасны 9 нүдэнд багтааж энэ 9 цагаан хүслийг бүгднгийн ингэж өрөөж биелэхийг бид нэр өрөөдөх юм байна. За тэгээд тэр 9 цагаан хүслээ одоо ингэж биелүүлэхийн тулд монголчууд маань сүүгээ хаашаа өргөдөг вэ? Одоо мөнх хөх тэнгэртээ өргөж байгаа. Нэг өсөндө байгаль дэлхийдээ өргөж байгаа. Тэгэхээр яагаад сүүг өргөж энэ хүслээ
биелэхийг шивндэг вэ гэхээр нэгдүгээр байгалийн тэр нөгөө эрчим, энерги одоо хүчийг өөртөө одоо оршоож авах гэж байгаа. За хоёр дахь нь болохоор одоо цацлын тэр нэг сүүний нэг туслыг одоо сүүн эс гэж одоо зүүрлж байгаа юм байна. Тэгэхээр цацлын ингээд сүүгээ ингээд дээш өргөхөд одоо сүү маань ингээд мөн хөөх тэнгэрт ингээд одоо өргөгдөөд тэгээд ингээд бууж байгаа шүү дээ. Газар хөрсөндөө бууж байгаа. Тэгэхээр тэр сүүний одоо тэр энерги эрчим нь мөн хөөх тэнгэрт үлдчихэ. Нэг ёсондоо дотроосоо бодож бясалгаж одоо ингээд хүсэж байгаа зүйлийг маань биелүүлэхийг одоо хорвоо ертөнцөөс мөнх тэнгэрээс окторгуугаас одоо нэг ёсны байгалийн тэр энергиэсээ хүсэж эрчим энерги нэмэгдүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бас надад их гоё санагдсан. Энийг бодоод ингээд сүүгөө өргөхөөр илүү утга учиртай болж байгаа юм шиг санагдсан. За дараагийн нэг арга нь болохоор энэ 9 цагаан хүстэй ерөөл болгоод өдөр болгон түүнийгээ сонсоод өдөр болгон түүнийгээ ингээд чангаар унших юм бол 9 цагаан хүсэд нь бас амархан хурдан биелдэг гэж үздэг юм байна. Түүнийгээ болохоор ерөөл гэж байгаа юм. Тэгээд манай дөрөвдийн өв тээгч соёлын тэргүүний ажилтан оюун хүү эгч маань энэ 9 цагаан хүсэлд ингээд зориулсан тийм бүр ерөөл магтаадыг өөрөө ингээд зохиож бичээд тэгээд бүр ингэж уншиж өгсөн байгаа. Тэгэхээр та нартаа бас дараагийн бичлэгээр шинэ он гарч байгаад нь зориулаад оюун хүү эгчийнхаа одоо уншсан тэр 9 цагаан хүслийн ерөөлийг та нартаа бас хуваалцъя гэж бодсон. Яагаад вэ гэхээр маш гоё монгол хэлний хамаг сайхан үгийг нийлүүлчихсэн. Тэгээ энэ 9 хүслийг тань одоо биднийг юу хөвсөх ёстойг нь хүртэл бүр ингээд бүгднгийн ингээд маш гоё үгүүдээр ингээд нийлүүлчихсэн тийм ерөөл байгаа хгүй. Тэгэхээр тэр ерөөлөө ч гэсэн бид нэр одоо шинэ он эхлэхэд дор хаяж 30 өдөр биднэрт нөгөө зуршил тогтоход дор хаяж 30 өдөр хэрэгтэй штэ. 30 өглөө одоо ингээд босоод түүнийгээ ингээд сонсох юм бол биднэрт ядаж нөгөө нэг монгол их хэлний маань сайхан үгний энерги за тэгээ 9 хүслийн маань энерги бид маань шингэж одоо бидний ботсон сансан тэр хүсэл мэдээж энэ 9 цагаан хүсэл маань томьёолцсон байгаа ч гэсэн яг дотор нь бичиж байгаа бидний хүсэл бол өөр байна шүү дээ. Тэгэхээр хүн болгоны өөрийнх нь 9 цагаан хүсэл нь өөр байгаа. Тэгэхээр тэрийгээ дотроо ингэж бясалгахад ерөөл тусалдаг юм байна. Тэгэхээр бид нөгөө англи хэл дээр affirmation гэд ингээд уншаад идэг шүү дээ. Англиар одоо мантра гэж хэлдэг. Одоо өөрийнхөө хүслийг биелсэн мэтэр уншина гэх. Тэгтээ айл хэзээ манай монголчууд эрт дээр үеэс ерөөл гэдэг зүйлээр дамжуулаад энэ одоо affirmation мантраг энэ хийдэг байсан байна. Тэгэхээр бид нэр одоо сүүлийн үед тийм судалгаа байгаа да. Одоо энэ law of attraction гэж байгаа тийм. Одоо ингээд таталцны хуулиар бидний хүсэл биелдэг гэж маш том ингээд бүр хугтгун шинжлэх ухаан сэдв яваад байна шүү дээ. Гэтэл энийг чинь монголчууд айл хэзээ эрт дээр үеэсээ таниж мэдчихсэн байсан учраас тухайн тэр хүслийг өөрийн их хэл буюу ухаанд орохдоо тэр сонсож өссөн их хэлээрээ бид нэр ингэж тэрийг өдөр болгон давтан хийлж тэр үгийн сайхнаар өрөөж бас сонсож явах юм бол бидний далд ухамсарт хурдан нөлөөлөд бидний нөгөө хүслүүд минь хурдан биелэхэд тусалдаг байхan. Тэгэхээр та нар маань комент хэсэгт бичээрэй. Хэрвээ хүсэх юм бол яг шинэ оны эхний өдрөөс эхлээд 30 өдрийн туршаад 9 цагаан хүслийнхаа ерөөлийг хамтдаа сонсох тийм гоё челленж хийвэл ямар вэ? Тэгэх юм бол хамтдаа гоё 30 өдөр Монголд сайхан үгийн сайхнаар өөрсдөө өрөөгөөд өөрсдийнхөө хүслээ бас биелүүлэх миний бас бусад аргуудыг ч гэсэн та нартаа ер нь 12 сар 1 сар та нартаа дандаа гоё хүслээ биелүүлдэг зорилгоо тодорхойлох аргуудыг хуваалцъя гэж бэлдсэн байгаа. За тэгээд би 9 цагаан хүслийн талаар ийм зүйлсийг ингээд сонсчоо та нартаа бүр хурдан хуваалцмаар санагдаад. Тэгээд хамгийн гоё мэдээ нь юу вэ гэхээр за өмнө жил би 100 хүслийн жагсаалт гэдэг дэвтэр гаргаж ирсэн тий. Тэгээ энэ жилийн маань дэвтэр болохоор яг ийм 9 цагаан хүслийн одоо ийм утга агуулгатай, философтой бүр ийм хавцныхын зураг нь хүртэл сүү өргөж байгаа. Дөрвүүд эмэгтэй зурагтай ингээд гарч байгаа. За нэгдүгээрт би өөрөө дөрвөд огсаатан учраас дөрвөд одоо энэ дээд хавцыг шингээгээд за тэгээ дотор талд нь яг энэ 9 цагаан хүслийнхаа бүх утга агуулгыг ингээд нэг нэгээр нь бичээд, ерөөлийн бичээд, мөн монгол бичгээрээ бас давхар бичээд, монгол бичгээ ч гэсэн бүгдээрээ босоо монгол бичгээ илүү сурахад мөн дагаж уншихад ч гэсэн дөхөн болох болов гэдэг үүднээс бас шингээсэн байгаа. За тэгэхээр та нартай маш гоё мэдээд дуулгахад 9 хүслийн дэвтэр маань энэ
өнөөдрөөс эхлээд энэ хүү бичлэгийг үзэж байгаа та нартай зориулаад урьдчилан захиалга авч эхэлж байгаа. За тэгээд урьдчилан захиалгаар худалдан авж байгаа хүмүүс маань хамаагүй хямдралтай үнээр авах боломжтой болж байгаа. Дэвтэр маань 35 мянгаар зарагдана. Урьдчилан захиалга нь болохоор яг өнөөдрөөс эхлээд 22-ны хүртэл үргэлжилнэ. Дэвтэрний маань хүргэлт 25-наас та нарт хүргэгдээд 30-ны дотор нэгэсэндээ шинэ он гарахаас өмнө бүх дэвтэрнүүд маань та нарын гар дээр очино. Тэгээ энэ жил болохоор маш онцгой цөөхөн 500 ширхгийг хэвлэж байгаа. Тэгэхээр эхний 500 хүндээ л очино. Тэгэхээр урьдчилан захиалгаар хэрвээ та нар маань авах юм бол 35 мянган дэвтрийг 29900-аар захиална. Мөн хүргэлт үнгөө та нартай очих болно. Тэгэхээр та нар маань хэрвээ хүслийн дэвтэр аль хэзээ ингээд аваад одоо хүслээ бичэндээ гэж төлөвлөжсөн байгаа бол яг одоо урьдчилан захиалгаа өгөөд тэгээд хямдралтай үнээр хүргэлт үнгөө аваарай. Тэгээд та нарт маань 25-наас эхлээд дэвтэр маань хүргэгдэж эхэлнэ. За тэгээд энэ хүртэл надтай хамт байж үзсэнд баярлалаа. Тэгээд та нарт саяны 9 цагаан хүслээс хамгийн гоё санагдсан яг би ингээд 25 онд яг энэ хүсэл дээр илүү төвлөрөх юм байна даач гэдэг юм уу хамгийн гоё санагдсан зүйлээ комент хэсэгт бичээрэй. Тэгээд та нартайгаа дараа дараагийн бичлэгээр үзье. Баяртай.